Сайн бацхан уу? Турдурангийн гэрэл бүлэг сэдвийн хүрээнд гэрэл орчинд тарах, мөн сүйдэр үүсэх, гэрлийн хугарал болон хоёр орчны цаг дээр гэрэл цаашаа нэвтрэх гэсэн ийм туршилтуудыг хийхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн туршилтанд хэрэглэгдэх багчийн хувьд бол за гэрэл үсгэгч, за дэлгэц, за мөн төрөл бүрийн хэлбэртэй биетүүд ашиглан эдгээрийн сүйдэр хэрхэн үүсэж байгааг бүгдээ энэхүү дэлгэцэн дээр харах болно. За ингээд бүгдээ энэ ажиглах туршилтаа эхэлцгээе. За энэхүү туршилт бол ажиглах туршилт байгаа. За ажиглах туршилтын хувьд бол хүүхдүүдэд маш сайн анхаарах зүйлүүд бол үүсэж байгаа дүрс, за тэгээд тэдгээрийг тэмдэглэж авах зүйлүүдийг маш сайн анхааруулж хэлж өгөх хэрэгтэй. За энэ дээр дэлгэцэн дээр үүсэж байгаа дүрсүүдийг бас зурж авч болно. Эхний бит маань бол шатрын ноён тий. За шатрын ноён бүгдээ ямархуу дүрс үүсэхүүд нь харъя. За дэлгэцэн дээр харж байгаа дүрсийг харах юм бол тухайн биеттэй ижил дүрс үүсэж байна, буюу сүйдэр үүсэж байна. За энэ сүйдрээ хэдүүлээ гэрэл рүү тухайн биеттэй холдуулж ойртуулахад сүйдрийн хэмжээг бүгдээ сайн ажиглах хэрэгтэй. За мөн эндээс тодорхой асуултуудыг бас асууж явах хэрэгтэй. Юу гэхээр биетийг гэрэл рүү ойртуулах, эсвэл холдуулах, эсвэл дэлгэцийг холдуулж ойртуулахад сүйдэр ямар болох вэ гэдгийг бас асууж хүүхдүүдээр мэрэгцүүлэл хийлгэж явах хэрэгтэй. За ингээд дэлгэц болон биетийг хооронд ойртуулахад ийм тод дүрс үүсэж байна. За гэрэл рүү ойртуулах тусам биетийн маань дүрс өөр болж ирж байна. За энийг бас сайн ажиглах хэрэгтэй. За дараагийн биет. За тэгш үзэгт нэг биетийг бүгдээрээ харъя. За харах юм бол за сүйдэр нь энд ажиглагдаж байна. За гэх мэтлэнгээр ажилт хийх хэрэгтэй. За эндээс анзаарах зүйл бол биетийн дүрс сүйдэр үүсэж байгаа дүрс хоёр ижил төсөөтэй байгаа нь анзаарэгдэж байна. За дараагийн нэг биет. За шатрын нэг хүү ашиглая. За ойртуулах. Тийм ээ. За сүйдэр маань энд байна. Биет маань энд байна. Мөн биетийн дүрс, сүйдрийн дүрс хоёр ижил төсөөтэй байгаа нь эндээс анзааргадна гэсэн үг. За гэх мэтлэнгээр энэхүү багжаас өөр гэрэл үсгэгчтэй, за тэгээд дэлгэц, за тэгээд төрөл бүрийн гарын доорх хүүхдүүд байдаг биетүүд ашиглаад энэхүү туршилтуудыг бол хийх бүрэн боломжтой. Заавалчгүй юм бүрэн багж байх шаардлага байхгүй. Гар чидэнчүүд юм уу, цахилгааны чидэнчүүд юм уу те эдгээр зүйлүүдийг ашиглаад энэхүү туршилтыг бас хийх бүрэн боломжтой. За бүгдээ дараагийн туршилтанд оръё. За дараагийн туршилт бол гэрлийн хугарал болон гэрлийн ойлтыг бүгдээ энэ дээр ажиглана. За энд бол гэрэл үүсгэж маань бол бидний хувьд лазер байна. За энд бас хүүхдүүд анхаарах ёстой зүйл бол лазерыг хамаагүй нүд рүү хөвөө тусах ч юм уу те нүд гэмтэх бас эрсдэлтэй учраас анхаарах хэрэгтэй шүү. Шилэн призм, за дээр нь бидний хэрэглэдэг тол гэсэн энэ хоёр зүйл дээр бүгдээ туршилтаа. За эхнийх нь бүгдээ толон дээр туршилт хий. За толны хувьд бол хэвтээ тэглэхийн дагуу байрлуулна. За лазерыг тодорхой өнцгөр тусгана. Эхний ээлжинд лазераа 30 градус өнцгөр тусгая. За энийг тусгахдаа бас анхаарах ёстой зүйл бол төв зэг рүү тий хэвтээ болон босоо тэглэхийн огтлцол буюу төв зэг рүү тусгах хэрэгтэй. За мөн өнцгөө анхаарах хэрэгтэй. За тэгээд за ингээд толыг байрлуулахад тусгалын өнцөг, ойлтын өнцөг хоёр эндээс тэнцүү харагдана. За энийг бол бид нэр толын ойлт буюу тусгалын өнцөг, ойлтын өнцөг хоёр тэнцүү байна гэж харж болно гэсэн үг. За эндээс ингээд өнцгөө өөрчлөөд хэмжилт хийх юм бол за 45 градус дээр хэмжилт хийх юм бол ойлтын өнцөг нь мөн
адилхан 45 градус болж байгаагаас ажиглаж болно. Энэхүү төршлөн дээр дахиад нэг ажиглах ёстой зүйл бол шилэн призм буюу орчин өөрчлөх гэж байгаа. За орчин өөрчлөхөд нэг үйл жинхээр нэгдүгээр орчин буюу агаар, за тэгээд өөр төрлийн орчин, дахиад агаар гэсэн ийм 3 орчны тухай яригдаж байна. За дунд нь шилэн тэгш нүцгтөө байрлуулад түүгээр гэрэл хэрхэн хугарч байгааг харах юм. За тэгш нүцгтийг байрлуулад за миний хувьд эндээс 30 градусын өнцгөр тусгасан. За эндээс бүхлээд шилээ үг авчи. Хэрвээ чигээрэн байсан бол яах нь вэ? Тусч байгаа цааш явж байгаа хоёр ижлэхэн байна тийм үү? Тарж байгаа өнцгүүд дунд нь шилэн призм тэгш нүцгт байрлуулснаар тарж байгаа цацраг маань чиглэл нь өөр замаар тарцсан байна. Агаар гэсэн нөхцлүүд буюу орчинтой болоод ирэхээр энэ дунд хугарал үүсэж байгаа. За хугарал үүсэхдээ орчны бэлтгэгчээс хамаарат чиглэл нь өөрчлөгдөд цаашаа өөр чиглэлээр тарж байна гэсэн үг. Эндээс өөр лазер тусаагүй гоц. Тэгэхэд яаж юм нэхэр ингэж тарах хөстэй гэрэл маань өөр өнцгөр тарж байна гэсэн үг. За энийг бүгдээр ихүү туршилтаас ажиглах юм байна. За сайн анзаарах юм бол дээрэс нь анзаарах юм бол дунд нь бас нэг юм цацраг харагдаж байгаа. За энэ цацраг бол тарж исэн цацраг дунд нь хугарал үүсээд энд яваад дахиад цааш ингээд гарсан ийм байна гэсэн үг. Оптик бүлгийн сэдвийн хүрээнд гэрлийн хугарал ойлт. За тэгээд тухайн орчноос хамааралтайгаар гэрэл хугарах явцдаа чиглэлээ өөрчлөх мөн гурвалжин призмд цагаангийн гэрэл 7 болж задрах гэх мэтлэнгээр илүү цаашаа өргөн хүрээнд судлагддаг. Цаашдаа 9 дугаар ангид гэрлийн ойлт хугарал болон илүү дэлгэрэнгүй та бүхэн судлах болно.